миний би Казахстан улсын Туркестан хотод болсон Азийн авах шалгуур тэмцээнд оролцоод зам зуураа ингээд сайхан явж ирээд Баян-Үлгийн аймаг, Ховд аймаг, Говьолтой аймгаар өнгөрөөд явж байна. Тэгээд Говьолтой аймгийн харвачт намайг сайхан угтж авлаа. Би их баяртай байна. Говьолтын харвачтайгаа сэтгэлээрээ их холбоотой байт юм байна. Тэгээ манай харвачт бол ерөнхийдөө Монгол харвачт бол үнэхээр одоо ирчүүд сайтай зөрөгтэй сайхан харваа хийж сайхан надад ирлээ. Тэгээ ерөнхийдөө бол Туркестанд болсон тэр наадамд бол зэвтэй сумаар уламжлалт төрлийн харваагаар харуулж наадлаа. Тэгээ миний би 70 метрийн харваанд тэр Буутай гэдэг баян дээр бол 70 метрийн холын зай харваанд одоо 3 дугаар эзэлж хөлбөмбөг талаар шагнасан. Одоо их сайхан баярыг маань ингээд манай Алтай нутгийн сайхан харвачт маань одоо тэмдэглэж ингээд намайг хүлээж авсан их баяртай байна. Тэгээд угтаж авсан их баяртай байна. Тэгээд аян замд явж байгаад ингээд угтуулах сайхан байд юм байна. Тэгээд Алтай нутгийн харвачтаа өндөр амжилт хүсье. Илүү одоо туршлагатай сайхан маструуд байдаг Алтай нутагт. Энэ олон маструудаас улсын наадмын их сурын харваанд улсын наадмын төрөө авах болтгоо гэж өрөөж байна. Сайхан байна. За яг би уламжлалт харвааны төрөлд бол яг сүүлийн үеийн амжилтыг бол одоо дэлхийн нүүлчдийн наадмын 2024 наадмын хөрөл медалийг авсан. Бас холын зайн төрөлд нь хөрөл медалийг авсан. Казахстаны олон удаагийн аврах Жанибек гэдэг харвачийг ялж медалийн болцол хангаж наацсан байгаа. Ер нь бол энэ төрлийн харваа бол одоо ер нь харваач хүн болгон аж төрлийн харваанд сайн байх ёстой гэж би боддог. Боломжтой төрлийн харваа тэр зэвтэйгээр харватаа сайн байх хэрэгтэй. Бүрэнхаа бүрээ зурандаа сайн байх хэрэгтэй. Их сурынхаа харваа бол одоо хамгийн гол бидний нааддаг улсын наадмын гол одоо 93 наадмын гол төрөл их сурынхаа харваанд бол амжилттай сайхан наадах хэрэгтэй гэж би боддог. Энэ аж төрөлтөө сайн байж их сурандаа бас сайн харна гэж бодож байгаа. Тийм болохоор Алтай нутгийн харвачдыгаа одоо 93 наадмынхаа төрөл их сурынхаа харваанд их өндөр амжилт гаргаасаа гэж би их хүсдэг юм байгаа. Дашцыг мэрэгэн маань энэ нутгийн Говьолтой аймгийн Баян улсын яриад Дархан мэрэгэн Магна мэрэгнээс хойш улсын наадамд анхны төрөг авсан сайхан мэрэгэн байгаа. Сүрэн чов мэрэгэн маань бас хоёр дахь улсын наадмын төрөг авсан. Араас нь ингээд залгаад авах төрөг бол ойрхон байгаа гэж бодож байгаа. Маструуд нь чанартай, чансаа өндөртэй. Энэ 37-8 оног бол асуудал онцдог тийм маструуд болохоор би одоо бас Говьолтой харвачтай бол улсын наадамд дүүлийн тарих байх гэж бодож байна. Их баярлалаа. Та бүхэндээ одоо энэ сайтыг үзэж байгаа бүх одоо харваач түмэн бас ард түмэндээ эрүүл их ад жаргал хамгийн сайн сайхныг хүсээрээ.